За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дэги болон Америкийн нэгдсэн улсын Пало Алто хотоос хонгийн нэр мэдчилж байна. за хонгийн талд өглөө болж байгаа. Миний талд бол орой болж байна. Тэгээд бит хоёр өнөөдөр ингээд хоёр дахь удаага нэг номыг дахиад ярих гад сууж байна. Тэгээ номын нэр болохоор Good Inside гэдэг нэртэй маш сонирхолтой ном байгаа. Тэгээ хонгитойгоо ном уншилсан болохоор яалтчгүй битэрэж хүмүүстэй ингээд хүүхд хүмүүжлийн талаарх ном уншаа гэд маш сонирхолтой номыг сонгож авсан. Тэгээд өчигдөр бичгээд суусан чи яалтчгүй бүр ярих юм үнэхээр багтахгүй. Тэгээд битэр за энэ дугаарыг ер нь дахиад бичиж тэгтээ 2 дугаар болгож бичиж гэж шийдсэн. За ер нь бол яг уу зөвхөн ээжүүд гэхээс гадна нөгөө сургуулийн боловсролын орчинд ажилладаг хүмүүс сургууль мужигчдийн хувьд болохоор яалчгүй те бас зөвхөн өөрийн хүүхд гэхээс илүү бас бусад хүүхдүүдээр анзаарах хэрэгжүүлэх ажиглахын зөндөө байлаа л да. Тэгээд яг энэ дээр гарч байгаа бусад ээж аав нарт бас хэрэгтэй байх болов гэж бодож байна. За яг уу нэг хэцүү юм нэлээд олон тийм нөгөө сэтгэл зүйн хувь хүний хөгжлийн, хүний биологийн хөгжлийн terminology үг хэллэг байсан. Тэдрийг энэ аль болох цэгцлээд цомготгоод базаад явахыг хичээнэ. Жишээгээр баялаг ингээд амьдралд ойр ном байсан болохоор ээж аавуудад байна, сургууль хүмүүжүүлэгчдэд магадгүй өсвөр насны хүүхдүүдэд ч гэсэн сонсоход маш хэрэгтэй дугаар байх болов уу гэж бодож байна. За тэгээд дугаараа эхлэхээс өмнө уламжлалт ясаараа подкастын ерөнхий энэтхэгчийг дурдъя. Quality for your health made in Germany. Тэг фарма таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээд ном руугаа орцгоё те. За ном маань болохоор ерөнхийдөө 2 том хэсгээс бүрддэг. Тэгээд битээр болохоор өнөөдрийнхөө дугаар дээр эхний хэсэг болох яг энэ зохиогчийн маань одоо үндсэн зарчмуудыг баримтлагдаг үндсэн философи зарчмуудын талаар өгүүлнэ. Дараагийн битээр удахгүй гарах 2 дугаар дугаар дээр болохоор илүүтэйгээр одоо энэ зарчмуудыг тухайн хүүхд хүмүүжлэлээр тулгардаг асуултууд дээр хэрхэн ашиглах вэ гэдэг юм илүү практик зөвлөгөөнүүдийг ингээд өгөөд явах юм байнамаа. За тэгээд дугаарлуугаа оръё. Дугаарлаа орохоос өмнө хонгид маань энэ ном хэр таалагдав? Сонирхолтой байсан уу? Надад сонирхолтой байлаа. Тэгээд одоо яг том нь харьцангуй 17-тай ч гэсэн бас хэрэгжүүлгэнүүд байна. Бага нь 7-тай гэхэд энэ дундаас одоо жишээ нь өчигдөрлөл гэхэд манай охингийн дуур нүрээд над руу бухимдлаа илэрхийлэхэд нь яг энэ номондоо уншсан янз бүрийн юмнуудаа хэрэгжүүлээд өөрөө 50 байгаад энэ одоо зан үйлийнхэн цаана юу болоод байна. Магадгүй ээжийн анхаарал хайр халамж дутагдсан юм шиг санагдсан. Ягаад л би сая 1 сар ингээд Монголд байжгаад ирсэн болохоор байхгүй байж байгаа. Тэгээд эренгүүтээ ингээд завгүй гэл бас яваад ахаар магадгүй ингээд ээжтэйгээ баймаар байгаагаа тэр уур авираараа илэрхийлсэн болов гэж өөртөө бас ярилцаад мантрага хэлээд тэгээд ер нь окей энэ юу болоод энэ behavior-ийн цаана юу вэ гэдгийг бодоод бас илдгээр хэвтэйхнэр ярилцаа. Тэгээд айгүй үр дүнтэй байсан гэх юм уу? Тэгэхээр бусад хүмүүс ч гэсэн энэ хэрэг гаргаасаа гэж бодож байна. Харин тийм шүү. Ер нь энэ номыг уншаад хамгийн их бодогдсон зүйл яалтчгүй ээж аавд өөрсдөө их тайван байх хэрэгтэй юм байна. Тэгээд альва зүйлийг би байсан бол би одоо хүүхдийн хооронд байсан бол ямар зүйл мэдрэх байсан болоо надад илүү аль нь энэрнгүү санагдах байсан болоо тий гэдэг талаас нь бодох сэтэл илүү төрөх юм болоо гэж бодсон. За тэгээд ном руу оръё. Ном маань ерөнхийдөө 2 том хэсгээс бүрддэг. Нийтдээ 29 бүлэгтэй. Тэгээ эхний 10 бүлэгтэр ерөнхийдөө одоо номын маань зохиогчтой Becky Kennedy гэдэг хүн маань ингээд өөрийнхөө баримтлаг зарчмуудыг одоо философи гэх үтэй хуваалцаад тэгээд дараагийн хэсэг дээр нь болохоор илүү нөгөө нэг одоо ээж аав нарт тулгардаг янз бүрийн хүүхдүүдийн асуудал байгаа ш. Тэр асуудал болгон дээр ямар тактикуудыг ашиглах вэ гэдэг илүү практикл зөвлөгөөнүүд өгөөд явдаг байгаа. За тэгээд ном маань болохоор 2021 онд хэвлэгдэн гарсан юм ном байна. Тэгээд зохиогч маань болохоор Becky Kennedy гэдэг зохиогч. Тэгээд энэ хүн байна. Ер нь бол насан туршидтай ажилладаг байсан ийм сэтгэл зүйч хүн. Өөрөө ээж болоод ер нь хүүхд
хүүхдийн хүмүүжлийн талаар нэлээд судлаад тэгээд бас эцэг эхчүүд зөвлөгөө өгч эхэлсэн юм л та. Тэгээд нэлээд юм сургалтанд өөрөө ч гэсэн суугаад боловсроод явж байгаа хугацаанд ингээд янз бүрийн хүүхдийн зохисгүй зан үйлийг удирдах, чиглүүлэх юм сургалтууд аваад тэгээд тэрийг ингээ хэрэгжүүлэх гэсэн чинь нэг л зүйл болохгүй юм санагдадсан. Тэрний юу вэ гэхээр энэ ингээд тактикуудыг ашиглахаар нэг л юм энэрэнгүй биш те ингээд харгас байгаа юм шүү. Яг хүүхдийн өнцгөөс харах юм бол айгүй хүүтэн хөндий юм шийтгэлийн арга юм шиг тийм байгаа юм шүү гэд нэг л одоо сэтгэлд хүрэхгүй байсан. Тэгээд өөрийнхөө арга тэнхийг боловсруулж явсараад ер нь л энэ ном дээр гарсан Good Inside гэд одоо энэ философи гэхүү зарчмуудыг боловсруулсан байгаа. За ерөнхийдөө одоо хамгийн гол санаа нь нэг үгээр хэлэх юм бол та өөрөө сайн хүн юм. Таны хүүхд чинь дотроо сайн хүүхд байгаа. Тэг бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй, нэрнгүү сайхан сэтгэлтэй юм хүүхд байгаа. Бидний ингээ хараад байгаа зохисгүй зан үйлүүд чинь болохоор ерөөсөө л нөгөө мөсөн уулын одоо далай дээрх ингээ цухойцсан байгаа жижигхэн хэсэг, далай доор ингээ нуугдсан байгаа асар том хэсэгт нь болохоор хүүхдийн сэтгэл зүй сэтгэл хөдлөлүүд, янз бүрийн хэрэгцээнүүд ингээ нуугдж идэг. Хүмүүс тэгэхээр илүү тэр нөгөө зохисгүй зан үйлийг харж хүнийг түгнэхээс илүү тэр мөсөн уулын доотлолт байгаа хүүхдийн тэр мэдрэмж сэтгэл зүй тэгээ тэрийг бий болгоод байгаа тэр цаатлын хэрэгцээнд нь илүү тулгуурлаж анхаарах тэн дээр нь илүү ажиллах юм бол энэ бүх асуудлууд чинь аяндаа шийдэгдэх ёстой юм гэдэг тийм үндсэн агуулгыг хэлдэг ном байгаамаа. За тэгээд одоо эхнийх нь хэсэг дээр болохоор ерөнхийдөө Good Inside гэдэг энэ зарчмыг одоо тайлбарладаг тэгээд эцэг эхчүүд бол ерөнхийдөө яаж гадаг гэхээр ингээд хүүхд наашлах ч юм уу янз бүрийн хүүхдтэйгээ асуудлууд үүсэнгүүт би муу эцэг их юм байна, муу ээж юм байна, муу аав юм байна, эсвэл миний хүү яатсан болоо, миний охин яатсан болоо гэд нэг юм дандаа болохгүй бүтггүй талаас нь өөрийгөө ч юм уу хүүхдээ буруутгах зэмлэх талаас нь ингээд харах гад идэг юм байна л да. Тэр чинь бол бас л нөгөө нэг зан үйл талаас хараад байгаа байхгүй юу? Яг ингээд хойтлон байгаа хэрэгцээг нь харах юм бол арай өөр зүйл харагддаг. Жишээлбэл бид нар мэддэг штэ. Жоох хүүхэд ингээл дүүтэй болонгуудаа дүүдээ жоохон хатуу хандаал зөрчихгүй л баг нөгөө энэ хүүхдийг балкон дээр гарга хэмлэг рүү авчаа энэ төр гэж хэлдэг штэ. Тэгээ тэрийг харангуудаа миний хүүхд чи ямар амар зан үйлтэй яасан амар хүүхд вэ гэл тэгж яаран дүгнэлт гаргахаас илүү миний охин ямар хэрэгцээ байгаа л гэж харах ёстой юм байна. Жишээлбэл тэр хүүхд маань одоо гинтхэн ингээл шинэ хүүхд гараад эхлэнгүүт би ээж аавын анхаарлаас гарчлаа, ээж аав намайг хайрлахаа болчлоо гэсэн айц байж болно тий. Тэгэхээр тэр зохисгүй зан үйл болгоны хойтолд ийм хэрэгцээ байгаа. Одоо өвчнөр ярих юм бол өвчний шинж тэмдэг нь бол ингээд зохисгүй зан үйл байгаад байх нь шүү дээ. Хойтолд нь байгаа яг нөгөө нэг уг үндэс нь юу байх юм тий. Тэр нь бол дандаа л юм хүүхдийн хангагдаагүй хэрэгцээ ч юм уу сэтгэл хөдлөлүүд байждаг. Тэн дээр нь илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн ийм санааг хэлээд байгаа юм. За тэгээд бид нар чинь бол ийм өөрсдийнхөө сэтгэл хөдлөл ч юм уу эсвэл одоо өөртөө гаргаж байгаа ийм үйлдэлүүд дээр өөрсдөө бас дүгнэлт хийч гэдэг ээж аав нар тэгээд тэрийг хаанаас сурсан байдг вэ гэхээр бас л өөртөөхөө ээж аав сурсан байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл бидний аав ээж бидний үед чинь нэгэл одоо юу гэдэг янз бүрийн ингээл шаншин гарангууд за бити эрхлээд байгаараа бити маяглаад байгаараа гэж загнуулна шүү дээ. Тэнгүүт тэр чинь болохоор ингээд бас л нөгөө зан үйл дээр нь тулгуурлаад хүүхдийг дотоод нөгөө сэтгэл хөдлөл хэрэгцээг нь юусэн анзаарахгүйгээр одоо зан үйл дээр дүгнэлт хийгээд эхлээд байгаа гэсэн. Тэгэхээр тэндээс ямар мессеж авах вэ гэхээр би болохгүй юм байна, би муу юм байна гэдэг тийм мэдрэмж авна тий. Тэгэнгүүтээ за би энэ зан үйлүүдийг хязгаарлах хэрэгтэй юм бэ гэнэ өөрийгөө ерөөс төвччихэж байгаа. Тэг нөгөө хэрэгцээ байгаа тэр хэрэгцээг хангах гэд хэрэгцээндээ хариулт авах ч гэдэг юм уу тий. Асуудлаа шийдэх гэхээс илүү би энийг ерөөсөө зогсоох хэрэгтэй юм байна. Би юм зан гаргаж болохгүй юм байна гэдэг юм уу тий. Тэгээд хүүхдүүдэд харахтаа ч гэсэн бас ээж аваасаа сурсан аргаараа ерөнхийдөө л зан үйл дээр нь тулгуурлаад чи ингэж болохгүй тэгэж болохгүй гэдэг байдлаас нь харцаад идэг. Ерөөсөө л тэр хойдолд нь ямар үйл процесс явагдаад байгаа вэ, ямар хэрэгцээ байгаа гэдгийг анзаарахгүй л яваад идэг юм байна л та. Тэгэхээр одоо ийм тохиолдолд юун дээр одоо ямар арга хэмжээ авах вэ гэхээр хамгийн чухал баримтлах ёстой зүйл болохоор эхлээл одоо би сайн дотроо сайн хүн байгаа гэдгээ
өөртөө дахин хэлэх те хүүхэд минь бол дотроо сайн хүүхэд гэдгийг сануулгах те тэгээд хүүхэд маань ямар нэгэн байдлаар зохисгүй цавил гаргах юм бол хүүхэд маань сайн хүүхэд те уг үндэс нь бол сайн хүүхэд тэгэхээр хүүхэд маань ямар нэгэн зүйл тохиолдсон л байж таараа юу тохиолдсон юм болоо гэж хамгийн боломжит сайн хувилбараар нь бодох гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нэг жишээ байна л да. Жишээлбэл одоо нэг аав ээж хоёр хүүхэдтэй тий. Тэгээд нэг хүүхдийнхаа төрсөн өдрөөр нь төрсөн өдөр болж байгаа хүүхдээ ингээд дуртай хоолны газар руу ингээд цугтаа аав ээж нь авч яваад хоол идүүлэх гэж байгаамаа гэд хэлсэн чинь ах нь ингээд уурсан байна. Одоо хүүхдлийн болсон тий. Шууд л уурлаа тий. Би өстой та хоёрыг үзээ яд чинь та хоёр өстой хорвоо тэр идэг хамгийн муу аав ээж нар гэл ингээд шууд хэлж байгаа юм тий. Энэ тохиолдолд та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Дөрвөн сонголт байна тий. Эхнийх нь болохоор хүүхдтэй чи яасан маягилцсан тий яасан ирэх чамайг ч гэсэн ингээл зөндөө эрхлүүлдэг зөндөө ийш тийшээ дагуулж явдаг үсттэй эн чинь чиний дүүгийн чинь төрсөн өдөр болоод байна гэд ингээд уурлах. За хоёрдугаарт нь болохоор чиний наад муухай хэлж байгаа үг чинь ээж чинь маш их өвдөг чинь чи яаж ингэж муухай үг хэлж чадж байна гэж хэлэх. За гуравт нь болохоор зүгээр тоохгүй орхиод явах. За дөрөвт нь болохоор за байж байгаарай гүнзгий амьсгаа аваадах юм. Яасан гинэ чи дахиад хэлдэ юу болсон яасан ингээд сонсох. За тэгэхээр энэ дөрвөн тохиолдлын жоох ингээд тайлбарлах юм бол за эхний хариулт нь те чи яасан талархаж биддгүү одоо эрхэлцэн хүүхэд вэ гэж хэлж байгаа чинь болохоор ерөөсөө л хүүхдээ чи муу хүүхэд юм байна, эрх хүүхэд юм байна. Миний хүүхэд сайн гэдэг зарчмаас авахчиж байгаа гэсэн үг байхгүй. Хоёр дахь нь чи ингээд ээжигээ өвтгчлөө те ээжийг ямар муухай өвтгөх үг хэлж байна гэдэг чинь болохоор чиний энэ сэтгэл хөдлөл чинь ерөөсөө маш аюултай юм. Чи эргэн тойрныхаа хайртай хүмүүсийг гэмтээдэг юм. Маш аюултай сэтгэл хөдлөлтэй байна шүү дээ. Ер нь наад сэтгэл хөдлөл чи ямар аюултай юм бэ? Бурхан минь гэж байгаа юм шиг сонсож байгаа. За гуравт нь болохоор зүгээр ингээд тоохгүй орхих гэдэг бол чи надад чухал биш гэсэн мессеж өгч байгаа тий. Дөрөвт нь болохоор за ээж миний хүн яасан гинэ чи маш гонигтай харагдчихээн. Юу басныг яриач гэж ингэж хэлж байгаа нь болохоор чи ингэ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чинь зүй ёсны хэрэг аргагүй чи бол надад чухал хүн чи дотроо сайн хүүхэд байгаа гэтээ ийм зан үйлийг гаргахад чамд ямар нэгэн хөдөлтөн зүйл болсон л байж таараа тэгж хэлж байгаа зүйл те. Тэгэхээр тэр хүүхд тэрийг юу гэж хүлээж авах вэ гэхээр би чинь дотроо сайн хүүхд нэг ийм сэтгэл хөдлөлийн мэдрэмж гараад байгаа л асуудал байгаад байгаа юм байна гэж одоо хүлээж авах нь. Тэгээд тэр ээж юм аав дотроо бас хүүхдээ одоо хамгийн сайн хувилбараар бодно гэдэг маань болохоор хүүхдийнхээ өнцгөөс өөрийгөө тавьж бодоод тий аргагүй тий хүүхдэд маань ийм барьцсан, атаархсан, тий хаягдсан ийм орхигдсон мэдрэмжүүд төрөх нь аргагүй шүү дээ. Тэр гонигтай байна. Тэгээ түүний энэ сэтгэл хөдлөл нь маш их өвчтэй байх шиг байна. Тэгэхээр тэрнээс болоод л ийм өвтгмөр үг хэлж байгаа. Надад хандаж ээж авдаа хандаж хэлсэн үг биш. Илүүтэйгээр энэ сэтгэл хөдлөлөөсөө болоод тий энэ сэтгэл хөдлөлүүдээ биеэсээ яаж гаргаж чадгаа, яаж илэрхийлэхээ мэдэхгүй ингэж хэлж байгаа үг байна гэж хүлээж авах нь байна л да. Тэгэхээр энээс шалтгаалаад тий одоо хүүхдийнхаа зан үйлийг сайн хүүхэд гэхдээ янз бүрийн одоо сэтгэл хөдлөлүүд хэрэгцээ байгаад ийм зүйлийг хийчлээ гэж харах эсвэл энэ нэг эрхэлсэн юм энэ нэг тий буруу одоо эрхэлж байгаа хүүхд ч гэдэг юм уу эсвэл одоо тоох хэрэггүй юм ч гэдэг юм уу тэгж муугаар харах шал өөр хариу үйлдэл үзүүлж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр маань бас хүүхдэд яаж буух вэ? Хүүхдийн талаасаа хараад үзэх юм бол чи сайн хүүхэд гэж хэлвэл чи сайн хүүхэд гэхдээ чамд ийм хэцүү нөхцөл байдал тулгараад ах шиг байна гэж хэлүүлэх нь тэр хүүхдэд илүү амар тусах уу эсвэл чи муу хүүхд юм гэж хэлэх нь илүү амар тусах уу? Бид нар өөр дээр бодоод үзье тий. Чи муу хүн гэж хэлэхээр хүнд чинь дотор бачуурал янз бүрийн сэтгэл хөдлөлүүд мэдрэгдээл тий. Одоо яахаа мэдхээ болно. Харин чи сайн хүн зүгээр л чамд ямар нэгэн зүйл тохиолдоод ах шиг байна. Би чамтай хамт байна. Чамайг сонсохыг хүсэж байна. Гэх юм бол илүү тайвшраад нэрээ би чинь жоох юм барьцах хатаархах сэтгэл хөдлөл мэдрэгдээд байгаа юм байна, гониглаад байгаа юм байна, орхигдсон мэдрэмж төрөөд байгаа юм байна. Одоо аав ээж маань те намайг зориод ингэж орхиогүй гэдэг ч юм уу те надтай хамт байхыг хүсээд надтай
надад тайртай хэвээрээ гол нь одоо энэ бол өнөөдрийн дүүгийн мэдэрсэн өдөр гээд арай нэг хумсартай тархиараа хүлээж авах тийм нөхцөл нь бүрдэх юм байна л да. Тэгэхээр хүүхдэд чи сайн хүүхэд гэж мэдрүүлэх тэр харилцаа бол маш чухал. Нөгөө талаас ээж аавын зүгээс ч гэсэн хүүхд минь сайн хүүхэд зүгээр л ийм зүйлүүд тохиолдоод байгаа гэж бодох нь өөрөө үйлдэл төвтэй гэхүү те гарц гаргалгаа шийдэл төвтэй юм арга байгаад байгаа байхгүй. Сайн хүүхэд гэтээ хүүхдэд минь тусламж хэрэгтэй. Би тусалж чадна. Би хамтдаа сэтгэл хөдлөлөө удирдах, зүгээр илэрхийлэхэд нь тусалж чадна гэдэг юм. Одоо яг л урт хугацаанд хүүхдээ та хэн болгомоор байгаа юм те. Өөрийгөө буруутгадаг, зэмэлдэг, эсвэл одоо сэтгэл хөдлөлөө түүчдэг, те өөрийнхөө эмзэг сул талыг ойртныхондоо гаргаж чаддаггүй, те тийм өөртөө итгэлгүй хүүхэд болгомоор байгаа юу, том хүн болгомоор байгаа юу, эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг байгаар нь хүлээж авдаг, сэтгэл мэдрэмжээ ойлгосныхоо үндсэн дээр өөрийгөө бас одоо сайн хүн гэдгээр мэдэрдэг. За тэгээд тэр олон сэтгэл хөдлөлүүдийг удирдаад магадгүй одоо бусдад зөв харилцаж чаддаг, өөрийгөө зөв илэрхийлдэг, дотн харилцаа үүсгэж чаддаг, тэ өөртөө итгэлтэй тийм хүн болгомоор байгаа юу гэдэг чинь бүгдээрээ яалтчгүй бага наснаас нь эхлээд ээж аав хүүхдтэйгээ яаж харьцах, ялангуяа ийм хэцүү зохисгүй зан үйлүүд гаргаж явах үед нь хүүхдээ юу гэж хэлэх, ямар мэдрэмжүүд өгөх вэ гэдг нь маш шийдвэрлэх чухал хүчин зүйл болоо явчихдаг юм байна л да. За тэгээд дараагийн нэг хэлэх гээд байгаа санаа болохоор за тэгвэл ингээд одоо сонсонгууд чинь те хүүхдээ нэг эрхлүүлэх гээд байгаа ч юм шиг те сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь сонсон ч гэнүү те одоо ингээл ялцганаал гэл тэгэд сонсогч магадгүй те тэгэнгүүт хамгийн чухал бас хоёрдугаар зарчим нь юу вэ гэхээр хүүхдийнхаа одоо ийм сэтгэл хөдлөл хэрэгцээн дээр нь анхаарахаас гадна зарчим байх ёстой те болно болохгүй гэдэг зарчим байгаа тий хүүхдийн аюулгүй байдал талаас нь ч бодсон гэсэн том хүмүүс ч арай ухамсартай шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр тэр утгаараа хүүхдэд бүх зүйлийг нь хийж өгöd байх ёстой юм шиг тэгж аяглах шаардлагагүй. Тодорхой хэмжээнд дүрм журм байх ёстой. Тэрнийхээ үндсэн дээр хүүхдийнхаа сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь чөлөөтэй илэрхийлж сурах тэр орон зайг нь бас үлдээх хэрэгтэй. Түүний тулд хүүхдтэйгээ холбогдох хэрэгтэй. Би чамайг ойлгоод байна, чамайг олж харж байна, чамайг чухалчилж байна гэдэг тэр мэдрэмжийг нь өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд илүү одоо ээж аваагаа сонсон те яг миний төлөө юм хэлээд байгаа гэдгийг илүү ухамсартай тарихаараа ойлгож авнаа. Одоо хүүхдүүд чинь жоохон хүүхдүүд жишээлбэл ингээл би гадаа гармаар байна. Миний хүү хувцас амсараа гэлтэгдэх те. Тэнгүүд үгүй би ингээд айгу халууцаад байна. Би шууд энэ чигээрээ гарлаа гэж зөрүүдэлдэг те. Тэгэнгүүт дүрэн бол дүрэн хүүхдийн аюулгүй байдал нэг номерт байх хэвээр. Тэгэхээр одоо ээж аавын зүгээс бол заавал чи хувцас амсч гарах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавихаас өөр арга байхгүй тий. Тэгэхээр за миний хүү ээж нь бол ингээд заавал хувцас чи өмсгөж гаргах хэрэгтэй. Тэгээд чи тэрэнд дургүй ээж болно. Тэгээд заавал дуртай байх албагүй ойлгож чинь. Тэгээд магадгүй чамд жоохон тайвшрах цаг хугацаа хэрэгтэй байх. Би чамд тайвшрах чинь туслах уу? Гих зэрэгээр тий. Би чамд дургүй юм чи хийлгээд байгаагаа ойлгож байна. Чиний дургүй байгааг чинь би олж харж байна. Гэхдээ л дүрэн бол дүрмээ гэдэг ийм хоёр зүйл байгаад байгаа юм л та. Учир зүггүй хүүхдийнхээ хүнд ороод ич гэсэн үг биш. Зүгээр одоо өөрийнхөө дүрмийг ямар ч тайлбар байхгүй шахаад тулгаад байж гэсэн үг биш те. Дүрмээ сайн тайлбарлах нь байна. Тэгээд хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжтэй одоо том хүмүүсийн гаргаж байгаа дүрмэнд хүүхдүүд ямар одоо тэндээс ямар мэдрэмж авч ийн вэ гэдгийг нь бас ойлгож байна гэдгийг том хүмүүс бас харуулах хэрэгтэй байна л да. Тэгэх юм бол хүүхдүүд арай нэг за аав ээж намайг ойлгож байгаа юм байна. Хүний нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг чинь одоо ойлгогдох хэрэгцээ маш их байдаг те. Тэрийгээ бас хэлэх хуваалцах хэрэгцээ маш их байдаг. Тэр хэрэгцээ нь ингээд хангагдчих юм бол тэр том хүмүүсийн гаргаж байгаа дүрм журмыг дагах магадлал нь илүү өндөр байдаг юм байна. За тэгээд дараагийн санаа нь болохоор одоо know your job буюу одоо өөрийнхөө үүрэг хариуцлагыг сайн ухаараарай, ойлгоорой гэсэн санаа байгаа. Тэр нь ямар өчтэй гэвэ гэхээр одоо альва систем болон одоо байгууллагууд те өөрийн гэсэн үүрэг, роль, функц ойлгож ийж идэвхтэй үр бүтээлтэй үйл ажиллагаа өрнөдөг. Гэтэл энэ функцэнд байхгүй болчоор тодорхой хэмжээнд одоо
үйл ажиллагаа алдагдаад үр дүнгүй болдог те. Тэрнтэй адилхан гэр бүл ч гэсэн өөрийн гэсэн одоо үүрэг ролтой функц байгаа. Эцэг эхчүүдийн үүрэг нь юу вэ гэхээр одоо хүүхдүүдийнхаа хувьд одоо хийж болохгүй тэр хаяа хязгаарын тогтоогоод хүүхдүүдийн сэтгэл зүйн дэмжиж бусдыг гэсэн сэтгэл одоо ойлгох сэтгэлийг нь хөгжүүлээд тэднийг бас өөртөө итгэлтэй хүмүүс болгоход одоо тодорхой үүрэг хариуцлага үүрдэг. Хүүхдүүдийн хувьд яах вэ гэхээр те юмыг шинээр ирж илэрхийлж, explore хийж, суралцаж тэгээд тэр суралцах одоо үйллээрээ өөрсдийнхөө эмоцийг илэрхийлэх тийм одоо үүрэгтэй байдаг. Тэгэнгүүт энэ үүргийнхаа хүрээнд бол ээж аав нь ээж аавынхаа үүргийг биелүүлээд хүүхдүүд нь ч гэсэн хүүхдүүдийнхээ үүргийг биелүүлэх ёстой. Хүүхдүүд бидний одоо ямар байхыг бид нар заах ёсгүй. Бид нар ч гэсэн хүүхдүүдийнхээ одоо ямар мэдрэмж мэдрэхийг нь хүчээр тэгж заах ёсгүй байна л да. За тэгэнгүүт энд хамгийн чухал юм нь юу вэ гэхээр хүүхдүүдэд хамгийн түрүүлд ингээд над жаргалтай өөрийн хооронд байлгахаас өмнө бид нар юуг анхаарах ёстой гэхээр эцэг хүний хувьд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Асран хамгаалагчтай эцэг хүний хувьд бид нар хүүхдэд аюулгүй сэтгэл зүйн болон одоо биеийн хувьд аюулгүй байх үндсэн үүрэгтэй юм байна. За тэгэнгүүт одоо эцэг ихэн те өөрийг нь хамгаалж чадахгүй тэр сэтгэл зүйд нь тусалж чадахгүй байх нь одоо хүүхдэд маш тийм айдас төрүүлд юм байна. Тэгэхээр бидний зүгээс бол энэ дээр анхаарад тэгээд бид нар ингээд айдас төрүүлсэн тохиолдолд хүүхдүүд яадаг вэ гэхээр одоо хүүхэд ингээд өөрийгөө удирдах чадхаа болонгууд түүнд туслах хүн байхгүй юм байна. Тэгэхээр ер нь ганцаараа шүү гэсэн тийм мессежийг авд юм байна. Тэгэхээр тэр нь бол нэлээд хүүхдүүдэд одоо шок юм байдаг. За тийм учраас одоо бид нар бол ерөөсөө хүүхдүүдийн сэтгэл зүйд анхаарад тэднийг одоо хэрхэн одоо regulate хийх буюу зохицуулах тал дээр нь туслах үндсэн үүрэгтэй юм байна. За тэгэнгүүт хүүхдүүд яадаг вэ гэхээр мэдрэмжүүдээ зохицуулах гэхээс илүүтэйгээр тэрийгээ зүгээр ингээд одоо мэдрэх тийм одоо өгдөлтэй юм байна. Яг л толгой тархиных нь одоо хөгжил нь харьцангуй гүйцэж дуусааг байгаа. Одоо ийм хоёр давхар байшингаар зөвлөсөн байна. Сэтгэл зүйч Daniel Siegel тэгээ psychotherapist Tina Bryson гэдэг хүмүүс нар хоёр давхар байшингаар зөвлөсөн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бидний тархи хоёр давхар байшин гэсэн үг шүү дээ, тийм. Тэр нэг давхарт нь болохоор юу байдаг вэ гэхээр одоо бидний үндсэн функцийг удирддаг тархины хэсгүүд байд юм л да. Бидний одоо тий гинтийн импульсаараа хийдэг үйлдэлүүд болон сэтгэл одоо тий хөдлөл эмоцийг илэрхийлдэг функц ажилладаг нэг давхарт. Хоёр давхарт нь буюу дээд давхарт нь юу байгаа вэ гэхээр одоо бидний төлөвлөх, шийдвэр гаргах, өөрийгөө одоо хянаж удирдах, бусдыг гэсэн сэтгэлтэй байх эдгээр ингээд одоо хоёр давхарт оршин байд юм байна. Тэгэнгүүт нэг давхрын одоо тэр тархины хэсэг маань одоо маш тийм интенс одоо хүчтэй эмоц, мэдрэмж, сэтгэл хөдлөл маань хүүхдэд бол 100% бараг тий төрөгтөн шахуу бий болцсон байд юм байна. Одоо бага наснд ингээд аль хэдийн боловсрсон. Гэтэл дээд талын тэр тархины одоо хэсэг маань хоёр давхар маань хүүхдийн 20 нас те 20-25 нас хүртэл нь ингээд баг багаар боловсролтоод хөгжөөд ингээд сайжраад явдаг байна. Тэгэхээр бол одоо нөгөө хүүхдүүд яагаад ингээд өөрийгөө удирдах чаддаггүй, бусдыг гэсэн сэтгэл бас төдийлөн байдаггүй вэ гэхээр ерөөсөө энэ хоёр давхрынх нь одоо тархины функц нь хараахан хөгжиж дуусааг байд юм байна л да. Хоёр давхар байшингийн зөвлөлтөөр эцэгхийн үүрэг рол юу вэ гэхээр бидний үндсэн ажил бол ерөөсөө одоо нэгээс хоёр дахь давхар руу холбож өгөх шатн юм байна. Хүүхдүүдийнхаа тэр нэг давхарт байгаа анханасаа төрөмөл тэр функцийг нь тийм төлөвлөх чадвартай, бусдыг хич сэтгэлтэй, тийм болгох зориултаар одоо хүүхдүүдэд хөгжүүлэх ёстой. Баг багаар тэр хоёр давхар руу аваачих тэр шат буюу гүүрэн болж байгаа юм байна л да ээж аав нар. За тэгэнгүүт эцэгчүүд бол одоо энэ үндсэн үүрэг роль юу вэ гэдгээ ойлгох нь айгүй чухал. Тэгэхээр бид нар одоо хүүхдүүдэд аль болох олон төрлийн шинэ экспириенстэй туулаад тэрнийхээ одоо хүрээнд маш олон төрлийн мэдрэмжүүдийг мэдрүүлэх нь дэлхийн ертөнцийн гаднаас тэд нар юу ч хамаагүй чулууцсан бай тэрийг даван туулах чадвартай болоход одоо анхаарах хэрэгтэй юм байна. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр хүүхдүүдийнхээ мэдрээд байгаа тэр мэдрэмж эмоцуудыг ингээд одоо энэ болохгүй, энэ чи чадахгүй, тэг ингэж бити тэг гэдэг ч юм уу тэг хүчээр болиулаад
байхаас илүүтэйгээр бидний үндсэн зорилго бол одоо энэ олон мэдрэмжүүдийг хэрхэн удирдах, зохицуулах, манаж хийх тал дээр анхаарах. За энэ одоо гинт төрөөд байгаа ингээд хүсэл одоо юу гэдэг энэ маруужиг заавал би идмээр байна, энэ аимшиг киног би заавал үзмээр байна гэдэг мэдрэмжүүдийг нь одоо огт байхгүй болох биш, энийг хэрхэн удирдах. За нэрээ би ингэж болохгүй шүү дээ. Энд чинь нэрээ болохгүй юм учраас манай ээж аав ингэж хэлж байгаа л үтэй гэдэг тийм ухамсарыг нь суулгах нь бидний үндсэн үүрэг бөгөөд тэгэхээр бид нар одоо лекцэлж эсвэл нэг логик ярьж ингэж сурахаас илүүтэйгээр энэ нөгөө хүүхдүүдийнхаа туулаад байгаа experience-ийг нь хамтдаа туулж иж хүүхдүүдэд зөв буруугийн ялгааг нь сургах тийм учир жанцантай байна л да. Одоо том хүмүүсийн хийх ажил хүүхдийн хийх ажил гэж тусдаа байна тий. Том хүмүүсийн буюу эцэг хийх ажил болохоор ерөөсөө хүүхдийг аюулгүй тий тайван амгалан хамгаалагдсан тийм мэдрэмжтэй байлгах. Хүүхдийн ажил болохоор суралцах, эрэл хайгуул хийх, энэ амьдралтай хорвоо ертөнцтэй танилцаад байна шүү дээ. Тэгээд сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлж үзэх тий. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх бол одоо хүүхдийн ажил гэж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол ямар ч хориг саад эцэг их тавих хэрэггүй. Эцэг ихийн илүүтэй хийх ёстой ажил болохоор аюулгүй байдлыг нь хангах, хамгийн чухал ажил аюулгүй байдлыг нь хангах гэж байгаа. За жишээлбэл одоо биеийн хувьд тэр хүүхэд ингээл аашлаа л одоо ялангуяа жоохон хүүхэд чинь те ингээл ааштай уурандаа болоод юм цогтөг ч юм уу, хүн хацдаг ч юм уу. Одоо яадгийн те янз бүрийн аюултай үйл хийн штэ. Тэр аюултай үйлдэлээс нь хүүхдийг яалтчгүй ингээд том хүн бол хамгаалах хэрэгтэй тий хамгийн чухал ажил нь хүүхдэд хамгаалах болохоор тэгэхээр ингээд удирдлагыг гартаа аваад за би миний хүү тэгж болохгүй ингэж болохгүй гэж тэр үед нь хэлэх биш илүүтэйгээр би чамайг ингүүлэхгүй би чамайг ингэх юм бол ингэж хамгаалнаа гэдэг ч юм уу тий удирдлагыг том хүн гартаа авсан байгаа шүү гэж тэр хамгаалагдсан мэдрэмжийг өөрт нь хүүхдэд өгөх маш чухал. Яагаад тэгэхээр хүүхд чинь тэр одоо сэтгэл хөдлөл нь өндөртэй яхаа мэдгүй болсон байгаа үед нэг том хүн ажлаа мэддэг том хүн удирдлага гартаа авчин гэдг нь цаагаараа бол маш тийм тайвширлыг өгдөг юм байна л да. Тэгэхээр тэгж аюултай нөхцөл байдалд бол том хүн ингэж удирдлагыг гартаа авах нь нэгдүгээр чухал. Хоёрдугаарт нь болохоор зөвхөн юм биеийн байдлаас нь аюулгүй байдлыг нь хангах гээд байгаа биш сэтгэл зүйн хувьд ч гэсэн одоо аюулгүй тайван хамгаалагдсан мэдрэмжийг өгөх нь чухал тий. Тэгэхээр тэр мэдрэмжийг өгөхөд бол хоёр зүйл маш чухлаа. Нэгдүгээрт нь болохоор одоо тэр хүүхдийн төрж байгаа сэтгэл мэдрэмжийг нь танихад нь туслах. Миний хүү гунигтай байх шиг байна. Царайнаас ч тэгж мэдрэгдэж чинь. Тэ энийг бол гуник гэдгийм байна гэж хүүхд мэдэж авах нь шүү дээ. За эсвэл одоо миний хүү энэ дээр жоохон цохолдуу харагдаж чинь чи цохолдсон уу гэд одоо сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ янз бүрээр танихад нь туслах. Тэгхгүйгээр одоо чи юундаа маяглаад байгаа энэ дээр чинь уурлах зүйл байхгүй шүү дээ. Юундаа гүнгэлдгийг, юундаа уурлдгийг гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү байдлаар хүний дотор болоод байгаа энэ сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг нь үүсгэсэн харилцаа үүсгэхэд эхлэхээр хүүхд өөртөө эргэлзэж эхэлнэ. Хүн гунигтай байх чинь урдаас нь чи гуниглаагүй шүү дээ гэж хэлэх шиг тийм муухай мэдрэмж байхгүй тий өөрийгөө үүсгүүлсэн тий хүлээн зөвшөөрөөгүй гэж чиний дотор байгаа мэдрэмж чинь худлаа юм гэдэг тэр зүйл бол хүүхдэд ч гэлтгүй тий том хүнд бол маш тийм хэцүү мэдрэмж өгдөг. Өөрийгөө үүсгүүлсэн мэдрэмжтэй. Тэгэхээр тийм мэдрэмжийг хүүхдэд өгөхгүй. Яг тэр мэдэрч байгаа зүйлийг нь зөвхөн танихад нь туслана. Чи ууртай байх шиг байна. За чи цохолдуу байх шиг байна. Чи төгссөн байх шиг байна. Ичсэн байх шиг байна гэдэг ч юм уу те. Тэр болгонд нь хүүхд сэтгэл мэдрэмжээ зөвхөн танихад нь туслах юм байна. За хоёрдугаарт нь болохоор сэтгэл хөдлөлөө зөвхөн илэрхийлж гарахт нь бас туслах. За сэтгэл хөдлөл бол тодорхой хэмжээний хүнтэй ярилцах, за ийм болоод байна гэж хуваалцсанаар угаасаа багасч идэг, тайвширч идэг. Тэгээд одоо нөгөө нэг ухамсаргүй тархинасаа илүү ухамсартай тархиа миний сэтгэл хөдлөл ийм зүйл болоод ах шиг байна гэж илүү дүн шинжилгээ анализ хийснээр сэтгэл хөдлөл маань илүү хүүхдэд ч гэлтгүй том хүнд удирдахад илүү амархан болж ирдэг юм байна л да. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлөө хуваалцах орон зайг нь бий болгох гэдэг бол маш чухал байгаамаа. За дараагийн зарчим маань юу вэ гэхээр одоо хүүхдийн бага насны тэр он жилүүд маш чухал ач холбогдолтой юм байна. За эцэг эхчүүд болохоор ингээ те хүүхд том болж иж ухаан санаа ороод юмныг сандаг, санаа суудаг гэж боддог. Гэтэл яг бодит байдал дээр хүүхдийн одоо боловсрч буй, хөгжиж буй оюун санаа, хүмүүжил, мэдрэмж, сэтгэл зүйн хөгжиж буй нас нь ерөөсөө бараг төрсөн цагаасаа шахуу байд юм байна.
Яг хуу тэд нар одоо ингээд бидний ой санамж гэдэг байдлаар бүх зүйлийг төсөөлдөг шиг бүх зүйлийг бол сандаггүй юм байна. Мэдээж 2 3 настай одоо юу болж байгааг сандаггүй. Гэхдээ тэд нар дэлхийн ертөнцтэй хэрхэн харьцах, ямар одоо реакц үзүүлж байгаа тэр болгоно нь ингээд өөрсдийнх нь амьдралын blueprint буюу цаашид ирээдүйд хинтээ ямар байдлаар харьцах вэ гэдэг тэр одоо програмчлал гэх юм уу програмчлал баг тэр ихний суудаг байх нь байна. За тэгэнгүүт хүүхдүүд одоо баг ярьж чадхаас илүүтэйгээр эцэг эхчүүдтэйгээ харилцаж байгаа харьцаанаас үндэслээд одоо юу нь одоо зөвшөөрөгдөх үе зөв үйлдэл юу нь ичиж зовх үе одоо ер нь чүүртэй үйлдэл вэ гэдгийг бол тэр харилцаанаас эхлээд мэдэрчдэг юм байна. Тэгэнгүүт хүүхдүүдийн одоо энэ багада байгаа олж авсан мэдрэмж нь харилцаа нь бол ер нь том болоод одоо өсч төрнөд хүмүүжих олон зүйлд нь бол маш их ач холбогдолтой нөлөөтэй юм байт юм байна л да. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ одоо харах хэрэгтэй. Эцэгчүүд болохоор энэ одоо юугаа мэд ингээд магадгүй цэцэрлэгт өгдөггүй ч юм уу. Эсвэл одоо хүүхдтэйг харьцахтаа арай тийм сэтгэл зүйн хүмүүжлэлт нь анхаарах гэс илүүтэйгээр дураар нь байлгаж байгаа. Тэгээд том болохоор нь одоо шийдэндээ болондооч гэдэг юм уу яг бодит байдал дээр хүүхдүүдийн маань боловсрол хүмүүжил бол айл эрт ингээд бага наснаас нь яваад идэм байна л та. За тэгэхээр одоо хэрвээ хүүхдээ ингээд яана одоо манай хүүхнийг ингээд 16 7 нас хүрсэн одоо оройтчлоо гэд бодоод өөрийгөө одоо зэмлээд байж байгаа эцэгчүүд байвал хараахан тийм биш юм аа. Одоо хүүхд бол хизээч зас сайжруулад хамтарч ажиллаад хүмүүжүүлэхэд бол оройтоогүй байдаг. Тийм учраас одоо энэ дээр эцэгчүүд бас өөрийгөө нэг их зовох хэрэггүй. За тэгээд энэ нөгөө хүүхэд насны хөгжлийнх нь ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд юм 2 төрлийн сэтгэл зүйн модель загварчлалыг одоо эцэг их хүүхэд хоорондын харилцаанд гаргаж ирсэн байгаа. Эхнийх нь болохоор attachment theory буюу одоо ингээд хүүхэдүүд эцэг эхээс маш их хамааралтай холбоотой байдаг тэр онол. Хоёр дахь нь болохоор internal family systems буюу одоо ингээд хүний дотоод ертөнц нь зөвхөн нэг зүйл биш олон одоо зүйлээс хамааралтай гэдгийг илэрхийлсэн байгаа. За эхнийх нь болохоор attachment theory буюу ер нь одоо нөгөө бид нар ингээл хүүхдэд цэцэрлэгтэй хүүхэд ингээл салж ядаад ээж аваасаа холдож чадахгүй эсвэл одоо шүн ядчихлээ энгийнээр ээж аав нар сайн мэдж байгаа төсөөлөд ингээд хүүхдээ унтуулчаад ингээд босоо явах гэхээр сэрэл дагаж уйлал ингээд заавал хамт байх гэдэг тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо нэраа хүүхд нэлэх хүүхд бол төрсэн цагаас эхлээд өөрийнхөө асран хамгаалагчтай ингээд тийм attached буюу ингээд холбоотой байхаас одоо ийм заягцын одоо цаанаас юм өгдөлтэй байна л да. За тэгээд энийг болохоор одоо 1970 онд John Bowlby гэдэг сэтгэл зүйч юу гэж илэрхийлсэн бэ гэхээр эцэг одоо өөрийнхөө дэргэд ингээд attachment figure буюу одоо хин нэгнийг ингээд байлгаж сурсан хүүхэд бол ер нь цаашдаа илүү одоо нөгөө тийм хайр халамж хамгаалтыг өөртөө дэргэд өөртөө одоо нөгөө байлгаж чаддаг тийм хүмүүс болж хүсдэг юм байна л да. Харин эсрэгээр одоо юу гэдгийг өргөмөл ч юм уу эсвэл энэ нэгэн нөгөө асран хамгаалагч нь тэднээс илүү зайтай өссөн хүүхдүүд бол яах вэ гэхээр одоо том болсон хойно бусдаас энэ нөгөө хайр халамж хамгаалтыг авахтаа сулд орой чаддаггүй. Тэгээд ер нь одоо алстаа бол юм нөгөө тэмцэх чадвар муутай хүмүүс байдаг гэж тодорхойлсон байгаа. За тэгэхээр ер нь яг хуу товчхондоо attachment theory нь бол ер нь хүүхэд бол одоо маш их хайрлагдах хүсэлтэй байдаг. За тэрийгээ тэгээд мэднэж нөгөө анхан шатны харилцаа нь юу гэдэг хэр эцэгчүүд байгаа учраас одоо яг бодит харилцаан дээр хайрлагдах гээд анхаарал хүсээд байхад нь эцэгчүүд нь тэрийг нь өгч чаддгийг нь үгүй юу гэдгээс нь хамаарат том болоод одоо тэр нь өөрийнх нь одоо характертэй зан харилцаан дээр бас илэрдэг юм байна. Хэдий ч нэ эцэгчүүд нь тэр зан үйлдэл нь хариу үйлдэл үзүүлээд ойлгоод дэмжиж харилцаад явах юм бол одоо хүүхдээ окей за би ийм зан авир гаргаж болох юм байна, энийг илэрхийлж болох юм байна. Ийм одоо юм хүнээс хүсч болох юм байна гэж ойлгоод тэгээд тэрийгээ том болсон хонож гэсэн одоо илэрхийлэх чадвартай болно. Эсвэргээрээ тэр зан үйлийг нь ээж аав нар нь хавчиж дараад одоо эсэргүүцээ 20 дах юм бол том болоод хүүхд одоо за би ингэсэн ч надад хинч туслахгүй, хинч намайг хүлээн зөвшөөрөхгүй, хинч намайг ойлгохгүй гэсэн сэтгэлээр хандаад тэгээд тэрийгээ ер нь одоо том болсон ч гэсэн
одоо өөртөө суудсан учраас ингээд өөрийгөө илэрхийлж чаддаггүй, бусдаас юм хүсч чаддаггүй тийм хавчигдмал гэх юм уу те. Хүүхдүүд эцэг эхчүүдээ хэр их одоо найдаа нээлттэй байгаа те, нууцаа хуваалцдаг ч гэдэг юм уу те. Эсвэл сургууль дээр босон юмаа яриа, сэтгэл готрол одоо юу гэдээ те, аз жаргалтай бүх юмаа хуваалцаад эцэг эхчүүд нь тэрийг нь сонсоод ингээд тэрийг одоо сейф орчин гэж бодоод ярьж болж ивэл нөгөөтэйгөр хүүхэд төдий чиний том болоод одоо бие даасан одоо би ингэж болно ингэж болохгүй энэ зөв буруу энэ ялгаатай гэдгийг одоо өөртөө ухамсарлаа тэр нь ингээд хувь хүний одоо өөртөө итгэх итгэлийг нь дагаад хөгжт юм байна л. Ягаад гэвэл хин нэг намайг одоо шүүмжлэхгүй харин эсрэгээр тэд нар намайг дэмжин одоо туслана гэсэн тийм ухамсар суусны үндсэн дээр илүү тийм өөртөө итгэлтэй зоригтой хүмүүс болт юм байна. Хүүхд чинь ерөөсөө ингээл одоо хайрлагдах тий том хүнд ялангуяа эцэг ихтэй хайрлагдах тийм асар том хэрэгцээтэй төрж байгаа шүү дээ. Цэцэрлэг дээр очиад уйллаа гэж бодъё тий. Цэцэрлэг дээр очиод уйлангууд нь ээж аав нь чи яагаад юм аль хэдийн 3 нас хүрчээд юу 1 настай 2 настай хүүхд чинь ингэж уйлж болохгүй шүү дээ. Ерөөсөө энэ ч уйлах зүйл биш гэж хэлэх юм бол хүүхд эндээс ямар мэдрэмж авах вэ гэхээр өөрийнхөө эмзэг сул талыг хамаагүй харуулчихлахгүй юм байна. Ялангуяа ийм хайртай тутны хүндээ харуулчих юм бол тэр хүмүүс маань надад хайргүй болчих юм байна гэдэг тийм мессеж авах юм байна. Эсвэргээрээ тэр тохиолдолд одоо юу гэж хэлэх вэ гэхээр заримдаа хүнээс хайртай хүмүүсээс салах хэцүү байдаг. Заримдаа баяртай гэж хэлэх хэцүү байдаг. Ялангуяа ийм шин цэцэрлэгт ирээч гэдэг юм уу те. Ээж аваасаа салахад бол хэцүү байгаа ээж нь маш сайн ойлгож байна. Гэхдээ ээж нь аав нь орой цэцэрлэгийн тарахт нь заавал чамайг ирж авна. Ээж аав нь үргэлж цэцэрлэг тарахт нь үргэлж ирж авдаг гэдгийг хэлээд тэгээд нэг сайхан тврээд ингээд явуулах тий. Тэгээ мэдээж хэрэг хүүхд шууд л инээгээл цэцэрлэг рүү орохгүй. Гэхдээ тэр хариу үйлдэлээс юу гэж мэдрэх вэ гэхээр миний сэтгэл хөдлөл мэдрэмж чухал юм байна. Тэ би ийм эмзэг суул талаа харуулж болох юм байна хайртай хүмүүстэй. Тэглээ гэд надад хайргүй болчихгүй юм байна. Надтай бас л хамт байсан хэвээрээ байх юм байна. Энэ сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг маань хуваалцсан хэвээрээ байх юм байна гэдэг тийм мэдрэмжийг авна. Тэгэхээр энэ маань одоо жишээлбэл том болсон хойноо ч гэсэндээ хүнд итгэх итгэлтэй, бусдад нээлттэй, илэн далангүй өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг тийм хүүхэд болоход нь нөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд бага насны одоо тийм ийм янз бүрийн хэцүү нөхцөл байдал аав ээж хүүхдээ яаж хариу үйлдэл үзүүлж байгаа гэдэг нь хүүхдийг өөрийгөө яаж харах, бусдыг яаж харах тэр бүх зүйл маш чухал. Одоо ялангуяа өөрийнхөө эмоцуудыг сэтгэл хөдлөлийн эмоцоо яаж удирдах гэдэг дээр маш чухал үүрэг рол гүйцэтгэдэг байх нэ. За тэгээд зохиогч маань хэлж байгаа бас нэг 5 дахь чухал одоо зарчим бол it's not too late энэ хизээж оройтхгүй гэдэг ийм зарчим байгаа. Сая хэллээ гэд хүүхдийн ялангуяа одоо бага насны эцэг эхээс авч байгаа мэдрэмж маш чухлаа гэд ярингууд ээж аав нар сонсоод зохиогчоос тэгж асуух юм л да. Одоо манай хүүхд том болсон шүү дээ. Эсвэл бүр насан турсан шүү дээ. Би ингээд таны номыг уншсан чинь багт нь маш их трама өгчээсэн юм шиг байна. Тэрнээс болоод хүүхд минь одоо юм болсон юм шиг байна гэх юм те. Тэгэхээр одоо ингээд оройтцсан гэсэн үг үү гэж их асуудаг юм байна. Тэгэхээр зохиогч минь хэлж байгаа санаа нь болохоор хүн гэдэг чинь мэдээч хэрэг тэр ихний тэг хүүхд насны ихний хэдэн жил бол маш чухал байдаг. Гэхдээ хүн гэдэг бол хизээд суралцдаг амьтан. Тэгэхээр хизээж оройтоогүй. Жишээлбэл энэ нэг судалгаа байгаа юм л да. Том болсон хүмүүс ингээд бага насндаа авсан янз бүрийн сэтгэл зүйн одоо травмагаа сэтгэл зүйчтэй яриад тэр нь ингээд урт хугацааны доктортой сэтгэл зүйчийн юм үйлчлэгээр засагдах боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө нэг том болсон хүн ч гэсэн травмагаа эдгэх боломжтой байдаг. Хамгийн гол нь тэрэнд репейринг буюу юм заслын процесс хэрэгтэй байт юм. Ялангуяа аав ээжийн хүүхдтэйгээ одоо янз бүрийн хоорондын үл ойлголцол асуудал болно хүүхдэд траума өгсөн ч гэж болно. Эдгээр асуудлын дараа заавал эргэж хоорондоо ярилцаад ээж аавыгаа уучлаарай. Би тэр үед одоо ийм зүйл болоод тэгээд одоо энийг жоохон буруу хийчихсэн юм шиг байна. Би энэ дээр уучлал гуйж гин. Би дараагийн удаа ингэж анхаарахаар шийдсэн ч гэдэг юм уу гээд уучлал гуйгаад тэрийгээ ингээд засаж залруулах орлого хийх нь тэр хүүхэд тэрнээс траума аваад үлдэхүү эсвэл аав ээжтэй би ингээд ярилцсан юм чинь ингээд тэр үйл явдал ингээд эргээр өөрөө одоо зөв дүгнэлтээ хийгээд үлдэхүү гэдэг тийм
зүйлийг шийдвэрлэх хүчин зүйл бол тийм ээ л да. Тэгэхээр тэр маань одоо хүүхдтэйгээ аав ээж зөрчил үүсгэсний дараа 10 минутын дараа байсан ч болно, эсвэл 10 сарын дараа, эсвэл 10 жилийн дараа хизээч байж болно, хизээч оройтоогүй. Та хүүхдтэйгээ харьцахдаа траума өгсөн ч юм уу, буруу харьцсан, гомдоосон, асгалт нь шарах үүсгэсэн гэдгийг анзаарсан бол тэн дээр заавал эргэж засах тийм оролдлого хийгээрээ. Тэгэх юм бол хүүхэд ээж аваасаа тэр авсан нөгөө нэг шархаа биш, илүү дараа нь ээж аав нууцлал гуйсан, засахыг оролцсон тэр мэдрэмжээр тэр үйл явдлыг илүү ингээд дотроо эдгээгээ засаад move on хийх гэдэг шүү дээ. Дараагийнхаа алхмыг ингээд хийгээд явах боломжтой гэж цогч минь тайлбарсан байгаамаа. За тэгээд дараагийн хэсэгт нь болохоор resilience буюу даван туулах чадварын талаар гарч байгаа. За аав ээж болгоно л хүүхдээ аз жаргалтай байлгахыг хүсдэг. Гэхдээ амьдрал бол байнга аз жаргалтай төлөвт байхад хэцүү шүү дээ. Янз бүрийн зүйл тохиолдож болно. Дээрэс нь амьдралд үн цэнтэй зүйлийг бүтээхийн тулд хүнээс хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гардаг хүнээс тухгүй бүстэй орж өөрийгөө сорихыг шаарддаг. Аз жаргалтай, утга учиртай амьдралыг хэрвээ өөртөө зогслоохыг хүсэж байгаа бол эхлээд өөрт тулгарч байгаа янз бүрийн зүйлүүдийг даван туулах чадвараа хөгжүүл хэрэгтэй юм байна. Ээж аав хүүхдтэй байнга аз жаргалтай хүүхд насыг бэлгэн гэхээсээ илүүтэйгээр альва зүйл тулгархад янз бүрийн төр сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулах даван туулах чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм санааг хэлж байгаа. За тэгээд зохиогч минь хэлж байгаагаар бол даван туулах чадвар гэдэг бол ерөөсөө л янз бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмж стресстэйгээ цуг байгаад тэрийг зөв зохицуулдаг, зөв илэрхийлдэг тийм чадварыг л хэлээд байгаамаа гэж хэлж байгаа. За ээж аавын гаргаад идэг нийтлэг алдаа болохоор хүүхдэнтэй ингээл стресстэй л ямар нэгэн зүйл хийж чадахгүй ангууд нь эсвэл ингээл тухгүй байгаал, гонигтай байгаал, ингээл уурлал, уцаарлал ангууд нь тэр асуудлыг ингээс ингээл шийдэд өгчтэй, засаад өгч гэдэг. За жишээ нь ингээл хүүхд нь жоох хүүхд ингээл блокон цамхаг барих гал ингээд хичээж гэж бодъё л да. Тэгээ тэр нь дахин унаал. Тэр үед нь магадгүй ихэнх ээж авал ингээл хийчих штэ. Чи доотлохын суурийг нь илүү бат бүү хийх хэрэгтэй байхгүй юу гэдэг асуудлыг нь урдуур нороо шийдэд өгч. Тэгээ эн чинь бол яг урт хугацаанд хүүхдэд асуудал шийдвэрлэх ч юм уу альва зүйлийг даван туулах чадварыг хөгжүүлж гинүү гэвэл үгүй. Харин яах ёстой гэхээр нуурч унаад байгаа нь ямар хэцүү юм бэ гэл тэгснээ хүүхдтэй мэддэхүйс байдлаар хэдүү удаа гүнзгий амьсгаа аваал өөрийгөө тайвшруулж байгаа харуулах нь шүү дээ. Тэгснээ за яавал унахгүй цамхаг барих юм болоо гэл ингээд бодож байгаа байдлаа харууллаа тэгэх юм бол хүүхэд энэс аав ээжээсээ юуг суралцах вэ гэхээр угаасаа хэцүү зүйл тохиолдох үед ингээд эхлээд өөрийгөө амьсгалаараа тайвшруулдаг юм байна. Тэгээд яавал зүгээр юм болоо гэд бодож гайхшрах эргцүүлэх тэр орон зай хэрэгтэй юм байна. Иймэрхүү зүйлүүдийг би ингэж сэтгэл хөдлөлөө тайвшруулах, зохицуулах боломжтой байна гэдгийг аав ээжээгээ хараад үлгэр дуурайл авч байгаа гэсэн үг. Тэгэхээр тэгж үлгэр дуурайл үзүүлэх гэдэг бол маш чухал. Ялангуяа шинэ зүйл сурч байгаа үед хүүхдүүд бол заавал тухгүй бүстэй орж стресстэй. Тэгээд тийм тухгүй бүстэй орох үед нь тэрийг ингээд алгасаад шинэ зүйл сурах гэдэг бол угаасаа боломжгүй. Тэгэхээр тухгүй бүсээсээ зайлах ч юм уу, цугтах ч юм уу, тэрийг үгүйсгэхээс илүүтэй чи стресс чинь угаасаа хэцүү зүйл байдаг. Гэхдээ би хэцүү зүйлийг хийж чадна гэдэг тэр итгэлийг хүүхдэд төрүүлэх ёстой. Ээж аав өөрийнхөө үйлдэлээр хийгээд үзүүлчих юм бол олон дахин хийж байгаа байдлаас нь хүүхд үлгэр дуурайл аваад бас сэтгэл хөдлөл мэдрэмжээ тэр стрессээ тухгүй байдлаа зохицуулаад даван туулах чадвараа хөгжүүлэх нь байна. За тэгэнгүүт дараагийн ярьж хэсэдв маань юу гэхээр behavior is a window буюу ер нь бол хүүхэд ч бай, том хүн ч бай бидний зан үйлтэй гаргаж байгаа авир маань бидний дотоод ертөнцийг харах цонх юм байна гэсэн юм санааг илэрхийлж байгаа. За нэгэн жишээ авсан байгаа зохиогч маань тэр нь юу гэхээр ингээл нэгэн эзэгтийн хувьд өдрийн оройн 5 цаг болоод ер нь тэр өдөр болж бүтэж байгаа юм байхгүй байна л да. Орой ингээд хоолоо ихгээ байж исэн чинь хүүхдүүд нь хоорондоо тоглоомоо булаацтлаа зодолж юм. Тэгсэн чинь дараагаас нэг имэйл ирээд энэ сүүлийн нэг прожект ерөөсө болохгүй байна гээл шинээр хийхийг шаардаад тэгэл удахгүй хоолоо их гэжсэн чинь хоолоо хийнэ гэд бодоод
хөрөгчөнд байгаа гэж бодсон дахиад хөрөгчөндөө байхгүй дууссан байж л тээ. За тэгээд окей за тэгвэл оройн хоол ер нь serial юм байна гэдэг тэрийг бариад зогсож исэн чинь нөхөр нь орж ирсэн ээ. 0-ын цас дууссан байж тээ. Житлгүүр яваагүй юм уу? Дэлгүүрээс аваагүй юм уу гээл ороод ирлээ л тээ. Тэгэнгүүт гинтл ингээл хамаг уур бухимдлын төрөл барьж исэн serial аваачаал шидэл яагаад чи энэ гэрт ганц ч юм болтгоо хийж болдгоо юм бэ? Гэр бүлийн төлөө чи яагаад юм хийж болдгоо ингээл нөхөрлөгөө бухимдал одоо цааш яваад өглөө л да тий. Энэ тохиолдолд жишээлбэл одоо ингээд яг юу болоод байгаа вэ? Энэ хүний цаана одоо тий. Яагаад гинт ингэж нөхөрлөгөө ууралж хашгируу? Яагаад энэ одоо барьж исэн юм авч идүү гэдэг бүгдээрээ задлж одоо ингэж одоо тайлал хийл та гэх юм тий. За тэгэнгүүт ер нь бол ингээд товчхондоо бидний одоо гаргаж байгаа зан үйл гэдэг маань одоо бидний мэдрээд байгаа мэдрэмж зан үйл гэдэг одоо гаргаж байгаа авир маань тий үйлдэлүүд маань бидний мэдрээд байгаа мэдрэмж бодол одоо тийм одоо хүсэж байгаа зүйл үзэл бодол тэгээд хүний одоо тий билээгүй хэрэгцээнүүдийн одоо бүгдийг ингэж харуулж байгаа цонх юм байна л та. Тэгэхээр ер нь бол энэ одоо бидний гаргаж байгаа үйлдэлүүд нь бол хизээж тэр одоо бидний одоо гол цаад story биш харин эсрэгээрээ би энэ төхүүлж ойлгуулах гэдэг одоо нууцтай тайлалцлахур юм байна л да. Жишээлбэл энэ тохиолдолд нөхөр нь ингээд те ёо энэ нэг эхнэр чи яачаад байгаа юм бэ ингээл байнга л ингэж ууралж авах юм намайг хүндэлдэг юм байна те. За энэ бол өстой хүлээн зөвшөөрч болохгүй зүйл хитрхи ингээд overreacting буюу те хитрхи энийг одоо сүр болгож ийн одоо энэ одоо эхнэрийнхээ энэ үйлдэлийг бол би одоо ерөөсөө зөв гэж бодохгүй байна. Чи энэ өдий том болчиход энэс илүү үйлийг мэдэн штэ яагаад намайг ингээ хөндлөхгүй байгаа ч гэдэг юм уу те чи одоо 3 өдөр кино телевиз үзэж болохгүй ч юм уу ийм байдлаар нөхөр нь хандах юм бол энэ тохиолдолд бол яах вэ гэхээр нөхөр бол одоо эхнэртэй одоо ууралж ийн эхнэрээсээ зай барьж ийн эхнэрийг шүүмжлэх байдлаар хандж ийн. Харин эсрэгээрээ одоо нөхөр нь өөрөөр хандаж болно. За энэ тохиолдолд нөхөр нь яаж өөрөөр хандаж болох вэ гэхээр за энэ яасан бэ? Одоо нэг сая хийсэн үйлч надад нэг л таалагдсангүй. Гэхдээ энэний цаана ямар нэгэн учир шалтгаан байгаа байх. Одоо мэдээж тэ чиний хийсэн үйлдэл бол зөв биш гэдэг чи мэдж байгаа. Тэгвэл чиний хувьд янз бүрийн юм болоод ах шиг байна. Яг үндэ бол чи өөрөө дотроо айгу зөвхөн. Тэгээд яг одоо хорж хамтаа айгу хэцүү цаг үе туулаад ах шиг байна. Энийг нь хоёлаа олж мэдъя. Тэгээд гэдэг тийм учраас хоёлаа энийгээ сайхан ярилцъя гэд ингээд ийм хариу реакц үзүүлэх юм бол энэ тохиолдолд нөхөр нь илүү тийм сониучхон одоо тэг бусдын зовлонд өөрийгөө тавьж үздэг empathetic тэгтээ ийм нэг харилцаа connected буюу ийм харилцаа холбоотой юм болж таарч ин л та. Тэгэхээр энэ дээр одоо ямар байдлаар хандах вэ гэхээр хэдүүлээ аль болох одоо бусад хүмүүсийн гаргаад байгаа энэ зан авирын цаана, зан үйлсийн цаана ямар учир шалтгаан байна вэ гэдгийг илүү тийм curious те сониучхон байдлаар бодож үзээд тэгээд яг тэр цаана юу тэр зан үйлсийн цаана яг юу байгааг ингээд олж мэдхийн тулд те илүү мэдхийн төлөө харьцах юм бол илүү одоо үр дүнтэй гэх юм уу те одоо жишээл өчтөр ингээд би нөгөө эхлэхдээ хэлсэн манай охин ингээд учир битүүлгээр ингээд над руу яг хуу яриг нь би ингээд дундуур нь талсан чинь над руу ууралж байгаа хгүй тэгэнгүүт нь ингээд би гинт нэрээ би юу ижлээ энэ хөхт яагаад над руу уурлаа гэд бодож байгаа. Яг хуу миний хамгийн ихний реакц бол шууд буцаагаад уурлах байсан. Чи яагаад над руу ингэж орж шахраад байгаа ч гэдэг юм уу те. Гэхдээ яг ингээд бодоод үзэхээр тэр хүүхдийн яриг тасалдаг нь миний буруу байсан. Нөгөө тэгвэр тэр хүүхд яагаад надад дуурлж ихээр ингээд ээж намайг сонсохгүй те. Ээжийн хувьд би хинч биш гэдэг юм уу? Ээжийн хувьд одоо ингээд те би анхаарлыг татах үс хүн биш байна гэж бодчихгоо тэр хүүхд ингээд бухимдлаа өөр ирэхгүй хилээд ингээд нөлөөлсөн гарч байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ тохиолдолд би болохоор за саяны яг энэ одоо зарчмаар ингээд бодож үзээд энэ хүүхдийн цаана надаас юу хүсэж байна? Яагаад ингэж над руу ингээд те уурлах болов гэдгийг бодоод үзэнгүүт арай өөрөөр хандд юм байна л та. Дараагийн одоо энэ chapter дотор гарч байгаа нэг бас нэг чухал юм юу гэхээр одоо prioritizing relationship гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ одоо харилцаагаа бид нар аль болох ингээд чухалчлах хэрэгтэй. Тэнгүүд одоо энэ яг асуудал болоод байгаагийн цаана юу байгаа вэ гэдгийг одоо ойлгохын тулд одоо бид нар энэ хүүхдийн зан авирын цаана болоод байгаа динамикийг бол ер нь өөрчилж чадахгүй юм байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар ингээд таазан дээрээс ус гоожод байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэрнийг ингээд тогтоохын тулд зүгээр ингээд одоо duct tape буюу скотчоор ингээд төр аргацаагаад
байлаа гэж бодъё. Гэтэл яг ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр хизээ нэгэн цаг тэр цаана гоож байгаа ус бол дэлб задрна. Тэрнтэй адилхан одоо бид нар хүүхдүүдийнхээ зан авирыг одоо багаас нь эхлээд ингээд цаана юу байгааг хөгжүүлэх тал дээр ойлгоод дэмжиж одоо тий учирлаад явахгүй бол хизээ нэгэн цагт хүүхдүүд том болоод энийг болохоор одоо ингээд за дэлбэрх юм байна л та. Яг уу баг вахт нь бол эцэг эхчүүд ингээд хүүхдүүдийнхээ харилцаан дээр одоо ингээд тий болохгүй одоо үйлдэлийг заахын тулд хийж байгаа үйлдэлүүдийг ингээд одоо юу гэдгийг сайн юм хийвэл одоо алтан одоогийн стикер үгүй те маруулж авч үгүй зарим авч үгүй эсвэл одоо дэлгэц илүү олон цаг үзэж болно шүү гэдээ арга цаагаад байдаг. Гэхдээ яг том болоод энэ арга одоо те хэлбэр нь одоо үйлчлэхэ болж тийм байна. Мэдээж бидний 16 настай хүүхд бол тэр одоо бид нар наалт өгнө маруулж авч өгнө тэд нар бол тоохоо болж штэ. Тэгэхээр нөгөө бүр гүн гүнзгийн углуургаар нь эхлээд хүүхдийнхээ энэ зан авиртай ингээд харилцаад эхлэхгүй бол тэрийг ингээд учир шалтгааныг нь ойлгоод ингээд зөв бурууг нь ялгаад энэ гол нь emotional regulation гэж ярьж байгаа тийм ээ. Одоо энэ бага насн дээр ингээд энэ өөртөөхөө үйлдэл эмоцийг удирдахад нь туслаад эхлэхгүй бол том болоод эхлэхээр илүү одоо гүн гүнзгий сүрэг нөлөөтэй байд юм байна л та. Бид нар энэ зан үйлийг бол шууд ингээд удирдах гэхээс илүүтэйгээр хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг илүү сайн ойлгоод дэмжиж бас те хүүхдүүд маань одоо яагаад энэ мэдрэмжийг мэдрээд байгаа вэ? Энэ хүүхдийн одоо энэ зан үйлийг хийхэд нь юу энэс өмнө яг юу тохиолдсон байсан бэ? Тэ найзтайгаа муудалцсан байсан уу? Эсвэл одоо надад дууралцсан байсан уу? Ийм болохгүй юм болоод байна уу? Тэ сэтгэл зүй бид нь ямар нэг юм тохиолдод байна уу гэдэг энэ янз бүрийн асуултуудыг өөртөөс асууж үзэх хэрэгтэй байна л да. Ингэсний үр дүнд урт хугацаанд бид нар одоо хүүхдүүдээ өөрийнхөө энэ эмоц сэтгэл хөдлөлөө удирдахад нь тусалж амьдралд нь янз бүрийн юм тохиолдоход энийг нь одоо дэмжиж туслаа явах нь байна. За тэгээд chapter 9-р бүлэг дээр юу гардаг вэ гэхээр хүүхдтэй одоо үнэн шударгаар тий бүх зүйлийг хуваалцдаг байх талаар түүний чухлын талаар гэж өгүүлдэг. За хүүхдүүд бол ээж аваасаа янз бүрийн хэцүү асуултууд асуудаг тий одоо хөл хагцлын талаар эсвэл гэр бүлтэнд болоод байгаа янз бүрийн зөрчлүүд за эсвэл салалт ч гэдэг юм уу эсвэл эргэн тойронд гарч байгаа хин нэгнийх нь хүнд өвчин гэдэг ч юм уу те иймэрхүү хэцүү асуултуудыг асуух тохиолдол байдаг те. Тэгээд ийм амьдралын хэцүү зүйлсийг ингээд хүүхдтэй хэлчих юм бол хүүхд минь арай бэлэн биш байх болов эсвэл ингээд үнийг хүлээж аваад итерхий айч болов арай л хүндчих болов гэж ээж аав нар айгаад үнийг хэлэхгүй байх нух тохиолдол байдаг. Гэтэл эсвэргээрээ ингээд хүүхдэд ийм бүрхэг ойлгомжгүй нуусан ийм байдал нь айц хүч ганцаардлыг мэдрүүлдэг юм байна л да. Тэгэхээр аав ээжүүд бол аль болох хүүхдээ үнийг хэлээд тий тэгээд би чамтай одоо хамт байна. Юу ч тохиолдсон гэсэн хамт байна гэдгээ мэдрүүлэх юм бол хичнээн тэр хэлж байгаа зүйл хэцүү зүйл байсан ч гэсэн хүүхд илүү хэцүү зүйл болж байгаа юм байна. Гэхдээ аав ээж надтай зүг байх юм байна гэд илүү аюулгүй мэдрэмж авдаг юм байна. Тэгэхээр хэцүү зүйл байсан ч гэсэн аль бол хүнчээр хуваалцаарай гэсэн зөвлөгөөг хэлж байгаа юм. Энэ бол гэхдээ аав ээжээс маш их зориг шаарддаг тий. Аав ээж өөрийнхөө үнэтэй тулна тэр өөрийнхөө тэр хэцүү зүйлүүд болоод байгаа гэдгийг хэлэх чинь бас тий хүнээс ямар их сэтгэл зүйн зориг зүрх шаардах билээ. Гэхдээ одоо ингээд зохиогч маань хүүхдээ үнийг хэлэхэд ингээд та юм дөрвөн зарчмыг баримтлаарай гэж хэлж байгаа юм. Эхнийх нь болохоор нөхцөл байдлыг ингээд хүүхд ч асуухгүйсэн ч гэсэн тайлбарлах тийм орлого хийж байгаарай. Жишээ нь ингээд аав ээж хоёр нь хоол хийж байгаад жоох маргалдах, тийм бодолцох тийм тохиолдол гарлаа гэж бодъё л да. Хүүхд нь гайхаад өнгөрч байгаа шүү дээ. Яагаад ингэ муудалцаад байгаа юу болсон юм бол гэдэг ингэ дотроо бодож байгаа тий. Тэгээд муудалцад дуусныхаа дараа түрүү нөгөө хэлсэнчлэн ингээд араас нь аав ээж нар заавал ингээд хүүхдээ засаж залруулж хэлж байгаарэ. Тэгэх юм бол хүүхд чинь траума үүсэхгүй гэд тайлбарлаж байна. Тэрнтэй адилхан тэр хоолны ширээн дээр аав ээж муудалсан байсан ч гэсэн тэрний дараа хүүхдээ ингээд юу болоод өнгөрчөө гэдгийг өөрийнхөө үгээр тайлбарлах хэрэгтэй юм л да. За
чиний сонсон чинь зүгөө тий аав ээж нь сая бол жоохон өндөр дугаар ярилцлаа. Тэгээд санал зөвлөлдөх зүйлүүд гарлаа. Санал зөвлөсөн хэвээрээ байж болно тий. Эсвэл ингээд битээр жоохон ойлголцох шиг боллоо гэд ингээд яг болсон процессыг болсноор нь ингээд хэлэх юм бол хүүхэд юу гэж хүлээж авдаг вэ гэхээр миний бодсон зөв юм байна. Би энэ хоёрыг сайн муудалцчлаа гэж бодсон. Би ингээд жоохон гайхлаа. Тэгээ том хүн тэрийг яг тийм битээр муудалцсан. Тэгээ битээр өндөр дугаар нэг рүүгээ чанга юм хэлсэн гэд ингээ хэлчингүүт миний харж исэн бодсон яг зөв юм байна гэд өөрийнхөө хүлээж авч байгаа тэр сэтгэл мэдрэмжийн итгэлтэй болох юм байна л да. Тэгээ энэ мэн ингээд хожмоо тэр хүүхдэд ямар ач холбогдолтой байх вэ гэхээр магадгүй одоо олонний дунд ингээд бие авч явж байхад эргэн тойронд нь жоохон одоо буруу зүйл хийх гээд ах ч юм уу те тэр тохиолдолд ингээд хүүхд гэхдээ надад болохоор жоохон буруу санагдаад ах юм. Би болохоор ингэж хараад ах юм. Тэгээд тэр хүүхд зоригтойгоор одоо эргэн тойрныхоо нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгаад өөрийнхөө харах үнцэгт үнэнч байх юм байна л да. Тэгэхээр тэгэж маргалцсныхаа дараа ийм боллоо гэд хүүхд нь сонсохгүй царайлж байгаа байсан ч гэсэн тайлбарлаад өгөх гэдэг бол эргэн тойронд болж байгаа зүйлийг тодорхой байлгах тий хүүхдэд зүгээр ойлгуулах чиний бодсон чинь зөв, авч байгаа мэдрэмж чинь зөв гэдгийг ингэж баталгаажуулж хэлэх, өөртөө итгэх байдлыг үүсгэх гэдэг талаасаа аюул чухал юм байна. За 2 дугаар зарчим хүүхдийнхээ асуултанд хүндэтгэлтэй хандаа. Ер нь бол хүүхд асуулт асууж ин гэдэг чинь тэр хариултанд нь бэлэн байна гэсэн үг ээ. Аав ээж хоёр ингээд салах гээд байгаа мó гэдэг ч юм уу те. Тэрийг хитрхи одоо хүнд факт болохоор хүнд нөхцөл байдал болохоор хүүхдэд хэлчихээр айлгах чухал уу, сэтгэл готрол давтуулах чухал уу гэж бодлоггүйгээр за тийм ээ ингээд аав ээж битүүрт нь ийм зүйл тохиолдоод тэгээд одоо түр хугацаанд цаагаа авч байгаамаа. Тэгээд том хүмүүс иймэрхүү зүйл тохиолддог. Тэгээд одоо салсан байсан ч гэсэн хүүхдүүдэд цаг гаргахыг бодож байгаа ч гэдэг юм те. Яг нөхцөл байдлыг хүүхдэд ойлгомжтой байдлаар ингээд чадах чинь нэг үнчээр тайлбарлах гэдэг нь аюул чухал. Хүүхд тэр хариултыг олмоор нь шүү дээ. Асуулт асууж байгаа гэдэг чинь хариултандаа бэлэн байна гэсэн үгээ гэж хэлж байгаа юм. За тэгээ 3 дахь зарчим болохоор та тэр хүүхдийнхээ асууж байгаа асуултанд хариулт чинь байхгүй байсан ч гэсэн тий би мэдэхгүй байгаа бол мэдэхгүй байгаа хэлээд үннээр нь хэлээд тэгсэн ч гэсэн би хамт байгаа гэдгээ сануулах нь аюул чухлаа. Жишээлбэл одоо энэ дээр бол ингээд эмээ ингээ өвдсөн байгаа эмээ өвхүүч гэдэг юм уу тий тиймэрхүү байдлаа ингээ асуух юм бол хүүхдэд тэрийг үннээр нь хэлээд ээж аав нь үндэ мэдэхгүй байна. Энэ бол маш хүнд өвчин. Гэхдээ ямар ч зүйл тохиолдсон гэсэн ээж аав нь чамтай хамт байна. Энийг бид нар хамтдаа даван туулна гэж хэлэх бол хүүхдэд маш их тийм тайтрал мэдээж хэрэггүй нэгтэй мэдрэмжийн өгнө. Гэхдээ ийм хамгаалагцсан аюулгүй байгаа, найдвартай гарт байгаа гэдэг тийм мэдрэмжийг төрүүлэх нь байна. 4 дахь зарчим болохоор хүний дууны өнгө те бие хилэмж гэдэг бол маш чухал байдаг хүүхдтэй. Би чамайг анхаарч чиний асуултанд чинь чиний санаа зовнилт чинь ингээд би анхаарлаа хандуул чи миний хувьд чухал хүн гэдэг тийм мэдрэмжийг өгч харилцах гэдэг бол маш чухал юм гэсэн юм санааг хэлсэн байгаа. За энэ 10 дугаар chapter маань болохоор одоо ингээд self care буюу эцэг эхчүүд ер нь өөрийгөө урьдчил болгож өөртөө анхаарал тавьж ийж сайн эцэг их байна гэсэн ийм зарчмыг илэрхийлж байгаа. За тэгэд ер нь бол хүүхдүүд ингээд том болсон хойно миний ээж аавынхаа талаар ярихаар те миний ээж аав одоо үргэлж намайг урьдчил болгоод өөртөө дандаа хойш тавьдаг байсан. Бидний төлөө бүх юмаа зориулсан. Тэгсээр хагаад ингээд бүр ядаргаанд орсон. Ер нь тийм аз жаргалгүй ээж аав байсан гэж хэлүүлэхээс илүүтэйгээр миний ээж бол надад одоо тий эцэг их байна гэдэг нь өөрийгөө орхидуулах гэсэн үг биш ээ. Эцэг их байна гэдэг нь бол одоо ер нь хүүхдэд хөгжүүлэхийн хажуугаар өөрөө бас зэрэгцээд өсч тойрнож хөгжих ёстой байд юм а гэдгийг харуулсан. Тийм мундаг ээж аав байсан гэж одоо үлгэрлээсээ хэлээсэй гэж хүсдэг юм байна. Тэгэнгүүт одоо ер нь хүүхдэд болсноор бид нар ингээл өөрийнхөө одоо хин бэ identity те бид нар өөрийнхөө identity-г орхигдуулаад тэгэл нэг юм сексисэн арзаасан мангас шиг хүмүүс яваад байх юмсан ясгүй юм байна л та. Тэгээд бид нар хэдийн хэмжээнд өөртөндөө арчаатай байна. Төдийн хэмжээнд одоо сайн ээж аав хүүхдүүдэд өсгөж тойрнолдог, хүүхдүүдэд анхаарал тавьдаг байдал нь зэрэгцээд явд юм байна л та. За тэгээд
ер нь яг уу альж одоо ээж аав хэлгэл бах ялангуяа ээж нар те бид нар хэдийн хэмжээнд одоо ингээд нөгөө хүүхдүүдэд урьдчил болгон төдийн хэмжээнд хүүхдүүдээс илүү өөрийгөө урьдчил болгон төдийн хэмжээнд ингээд нөгөө feeling guilt гэж ярьдаг те гимшээд байдаг. Одоо чинь би ингээд сая нөгөө өөрийгөө болон одоо ажлаа хүртэл тавиал нэг сар ингээд Монгол руу явчихад ирлээ. Гэхдээ яг сэтгэл санааны хувьд ингээд те хоёр хүүхдээ ингээд айгүй чухал насан дээр нь чухал үед нэг сар хаяа явчлаа гэл ингээд бодвол тэрэндээ гимшээ те. Гэхдээ тэглээгээд энэ бол ингээд одоо тийм эерэг үр дагавартай биш. Бид нар өөрсдөө хэдийн хэмжээний аз жаргалтай, хэдийн хэмжээний эрүүл, хэдийн хэмжээний өөрсдөндөө анхаарч арчаатай байна. Төдийн хэмжээний хүүхдүүд маань аз жаргалтай байд юм байна. За тэгээд энэ дээр бол аль болох ээж аав нь одоо тий self care буюу өөрөө өөртөө анхаарал тавьж өөрөө өөрсөндөө арчаатай байх талаар одоо boundary тавихтай заг хязгаар тавьснаар хүүхдүүд маань энэ дээр одоо ингээд ийм үед ингэдэм байх шүү гэсэн юм тийм ойлголт аваад өөрсдийгөө бас тэгж boundary тавих арга барил суралцдаг юм байна. За тэгээд ер нь бол одоо эцэг эхчүүд гэдэг чинь гэр бүлийн лидер, удирдагч, манлайлагч нар тий. За тэгээд эцэг эхчүүд, манлайлагч нар одоо хэдийн хэмжээнд өөртөө итгэлтэй те тогтвортой байна. Тэр хэрээр одоо ингээд гэр бүл тэрнтэй адилхан ингээд тогтвортой орт итгэлтэй би болд юм байна одоо те одоо компани CEO гэдэг шиг гэр бүлийн CEO эцэгчүүд байдаг учраас одоо хэдийн хэмжээний эцэгчүүд тийм байна. Хүүхдүүд түрнээс үлгэрлээд бид нар бас юм байх ёстой юм байна шүү гэдгийг одоо ойлгох юм байна л да. За тэгэнгүүт selfless parenting is parenting by a leader without a self гэж. Тэр нь юу гэсэн үг гэхээр ингээд ээж аав нь өөртөө хөсөр хайчих юм бол одоо нөгөө өөрийн гэсэн өөрийгөө гээцэн тийм хүнээр бид нэр удирдуулаад байна гэдэг нь бол одоо хүүхдийн хувьд гэсэн маш тийм аимшигтай мэдрэмж байд юм байна л да. Одоо хүүхдүүд жишээлбэл тэдний удирдагч манлайлагч нь ингээд өөрийгөө хайгаад ирж хайгаад олж чадахгүй одоо бусдад дээрлэхүүлээ тийм төөрцөн хүнээр удирдуулах ямар ч хүсэл байдаггүй. Тэгэхээр одоо юмыг гартаа асуудлыг гартаа авсан ямарваа нэгэн бэрхшээл тулгархад ингээд шийдэмгий байдалтай тийм хүмүүсээр удирдуулахыг хүсдэг юм байна. За тэгээд эцэгчүүдийн хувьд болохоор одоо ингээд нөгөө self care дээр өөрөө өөртөө анхаарал тавихаар юу нь болдоггүй юм бэ гэхээр олон төрлийн шалтгаан байдаг байна л та. За эхнийх нь болохоор ингээд нөгөө гимшигтэй түрүүний миний хэлсэн, хоёрдугаар болохоор ингээд цагийн хязгаарлагдмал байдал, гуравдугаарт ингээд нийгмийн янз бүрийн дарамттай одоо хүүхдэд цаг зарцуулсангүйгээл одоо найз нөхөд гэр бүлийнхээ хамаатан садан шүүмжилдэг ч юм уу. Нөгөөдөө өөр ингээл зарим гэр бүлүүд бол одоо ээж аав нар ингээд өдрийн 2-3 ажил хийж байгаа. Тэгээд юм хүүхдэд цаг гарах мантай те. Эсвэл хүүхдэд битэл нөгөө өөртөө цаг гарах мантай болчиход тахад тийм боломжгүй байдаг. За тэгэнгүүт одоо тодорхой хэмжээний нөгөө хүүхдүүд одоо эцэг хийгээ та ингээд надтай цаг гарахгүй юм та яа надтай тоглохгүй байгаа юм бэ гэх мэтлэн ингээл асуугаал нэг юм эсэргүүцэх байдал илэрхийлдэг. Гэтэл доктор Бекигийн хувьд болохоор одоо энэ эсэргүүцэл нь бол зүгээр байдаг л энгийн зүйл. Тэгээд энэс болоод эцэг эхчүүд бол одоо өөртөө нөгөө self care те өөртөө арчлахаас бол орчлох байдлаа хойш тавих шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ энийг бол одоо үргэлжлүүлээд хийх ёстой гэж байгаа. За тэгэнгүүт одоо доктор Бекийн өөрийгөө арчлах, өөртөө анхаарал тавих нь бол одоо тийм тэр шааж те төгшөөх зүйл бол биш. Харин ч эсрэгээрээ одоо ингээд хүүхдэд асрахын хажуугаар өөрөө өөрийнхөө дотоод ертөнцид байгаа янз бүрийн асуудлуудыг ангаах, эмнэх тийм боломж гэж үзэх хэрэгтэй гэж байна. Тэгээ бидний бусдад үүсгэх харилцаа маань одоо бидний өөртөө байгаа харилцаанаас л хамаарна гэсэн үг. Тэгэхээр бид нар өөртөө хичнээн хайрлна, өөртөө хичнээн одоо анхаарал тавина, тэр хэмжээгээр бусдад сайн сайхан эерэг харилцдаг байх нь. За тэгэнгүүт одоо энэ бүлэгт одоо зохиолч маань үндсэн тийм 5 self care стратеги санал болгож байна л да. За эхнийх нь юу вэ гэхээр одоо амьсгалах. За энийг болохоор яг өөрөө за хитрхи энгийн зүйл байж магадгүй гэж байгаа. Гэхдээ яг энэ амьсгалахаар яг юу болдог талаар ингээд яг биологийн зүгээс ямар ач холбогдолтойг ингээд тайлбарлсан байгаа. За тэгэнгүүт одоо энэ дээр бид нар бол өөрсдөө ингээд гүн гүнзгий амьсгалаар дотогш нь гизээ төмбийлгэж амьсгалаад буцаагаад ингээд гаргаснаар ямар давуу талтай ярьж байгаа. Хоёрдугаарт нь болохоор бид нар ингээд одоо өөрсдийнхөө мэдрээд байгаа мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрөөд за энийг би мэдрэмж шүү, ийм мэдрэмж мэдэрч шүү, энэ бол ингээд надад тохиолдод байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээ тийм одоо
мэдрэмж мэдрхийг өөртөө зөвшөөрөл олгох гэх юм уу, мэдрэх зөвшөөрөл олгосноор ингээд дараа нь ямар нэгэн ингээд буглараад идэг нэг зүйлүүдэд их та нэг найзтайгаа муудалцаа тэрэндээ ингээд имзэглээд их юм уу те. Тэр тохиол окей бит хоёрын хооронд ийм болчих ингээд юм байдгал зүйл би ийм мэдрэмж мэдэрч гин энэ бол одоо ингээд цаашид тэ ийм байгаа ч гэсэн би энийг одоо мэдрэхгүй байлаа гэд надад сайн зүйл тохиолох учраас байж болноо гэд ингээ өөрийгөө зөвшөөрүүлэх тэ. 3 дугаарт нь болохоор одоо өөртөө байгаа тэр янз бүрийн хэрэгцээнүүдэд хангах. Одоо юу гэдэг шопинг хийгээд найзтайгаа уулзмаар байл тэ, найзтайгаа уулзаа. Тэгээд тэрийгэ ингэж би болгосноор ингээд дараагийн асуудлууд маань тодорхой хэмжээнд ингээд нэгдээд тэгэхгүй бол ингээд за тхийн сайн ингээд тэднийг ингээд бөөгнөрүүлээд хүлээлгээд ах юм бол ингээд тэрийг хийсэнгүүгээд өөртөө бухимдаад бас ингээд сүрэг үр дагавартай байна л та. За тиймэрхүү байдлаар за тэгээд дөрөвдөх нь болохоор өөртөө зориулж нэг л зүйл хийн. Тэр нь одоо юу гэдэг өглөө усаад ус уух ч юм уу 2 минут бясалгах, кофега халуунаар нуух, эсвэл одоо өөртөө яг тий халуунаар нь гоё өглөөний цай бэлдэж ийх, тайвшруулах хөгжим сонсох. Эсвэл одоо хүсч ивэл одоо тий зад уйлах ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлүүд хийж болно. Тэгээд тавт нь болохоор юу вэ гэхээр өөрийгөө одоо ангаах гэж юм тий. Ер нь бол одоо гэр бүлийн аливаа токсик харилцаа над дээр л ирж зогсох ёстой. Би бол хүүхдүүдэд цааш нь аль болох тийм өөр эерэг зүйлүүдийг дамжуулах ёстой гэдэг одоо тийм мантраг өөртөө хэлээд тэгснээр бид нар одоо ингээд нөгөө удам дамжирсан юм тий он цагаар ингээд бидний дотор ч гэсэн суудсан байгаа янз бүрийн юм сөрөг хабитал зуршлуудыг ингээд зогсооход аль болох хүүхдүүдээ юм эерэг циклийг шинээр эхлүүлэх ёстой байна. Тэгэхгүй ингээл манай имээ тэгдэг байсан учраас манай ээж тэгдэг байсан учраас би ингэж ингээл энийгээ дамжруулах юм бол ер нь явандаа хүүхдүүдэд айгүй хор хөндлөлтэй байд юм байна. Тийм учраас энэ бүлгийг товчномд өгнөхөд ингээд бид нар одоо удам дамжсан бухширсан тийм балер токсик хорт зүйлүүдийг ингээд өөртөө бидний энэ одоо цэгээс бидний үеэс эхлээд зогсох ёстой. Хүүхдүүдээ аль болох тийм эерэг үлгэр дуурайл болох ёстой. Эерэг үлгэр дуурайл болохын тулд бид нар өөрсдөө эрч хүчтэй, эрүүл, энергитэй тэгээд хүүхдүүдэд цаг гаргадаг мөртлөө бас өөртөө зэрэг хөгжөөд цаг гаргаад явдаг тийм эцэг байснаар хүүхдүүд маань бид нар шиг ийм одоо дараагийн үедээ ийм хэлбэрийн ийм төрлийн ээж аав болох тийм одоо үлгэр нь болох юм байна гэснээр энэ чаптер буюу 1-р хэсгийг одоо дуусгая. Одоо дараагийнхаа дугаарыг битээр нэг юм уу 2-7 хоногийн дараа бичээд оруулъя. Номоо бол ингээ бүгдийг уншаад битээр багаар өөрсдийнхөө эргэн тойронд хэрэгжүүлээд тэ ярихын яриад хаалцаад хүүхдүүдэд туршиж үзэх нь үзээд ингээ явж байгаа. Тэр та нар ч гэсэн яг адилхан өнөөдөр битээрээ энэ ярьсан одоо 10 бүлэг сэдвийн тэ 10 зарчмыг бас нэг тунгааж үзээд тэ за тэгвэл би өнөөдрөөс эхлээд хүүхдийнхаа хэцүү зан авиртаа яаж тулах вүлээ, өөрөө хэрхэн тайван байх вүлээ, тэ хүүхдийн энэ гаргаад байгаа зан авираар хүүхдээ харахгүйгээр илүүтэйгээр эн чинь зүгээр л ингээд нэг юм шинж тэмдэгтэй цаатал нь хэрэгцээ байгаад байна. Тэр сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг бол тэр хэрэгцээс үүсэн гарсан юм дохио байгаад байна. Тэгээ тэрийг нь олж харъя. Хүүхдээ илүү яаж тусалж болох уу гэдэг талаас нь хараад үзээрэй. Тэгээд ямар өөрчлөлт гарах нь битээр бас одоо дугаараа гарах үед нь те комментэр ч юм уу хэлээрэй. Тус болсон уу? Надад бол айгүй тус болсон юм санагдчихж байгаа. Миний зүгээс энэ номыг уншихад маш сонирхолтой байсан. Гэхдээ яг энэ ном маань өөрөө сэтгэл судлалын хүрээний ном учраас маш олон төрлийн монгол хэлний буугаагүй үг хэллэг нэр томьёо байсан. Тэгээд биологийн ч юм уу те олон төрлийн онолын үгнүүд байсан учраас энийг аль болох ямар байдлаар ярилцаж тайлбарлал цэгцтэй сонсогчдод ойлгомжтой те энгийн хөрсөн дээр буусан байх вэ гэдэг тал дээр нэлээх бас шаналж толгой гарчлаа. Тэгээд яг уу ер нь англиэр ном маань өөрөө харьцангуй ойлгомжтой л доо. Гэхдээ урт ном учраас те яг сонсох юм бол 9 цагийн ном байгаа ном учраас нэлээд одоо базаж
гол санаануудыг гаргах гээд бид хоёр нэлийн хүчин чармайлт гаргалаа. Тэгээд энэ дээр яг хуу харьцангуй ойлгомжгүй зүйлүүд байл одоо өршөөгөөрэй. Нөгөөтэйгүр одоо сэтгэл судлаад сэтгэл зүй бол одоо хүн болгонд байдаг зүйл. Тэгэхээр энэ одоо сэтгэл судлыг сонирхдог, тэгээд цааш нь үргэлжлүүлээд дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл энэ номыг нь өөрөө уншаарай гэж зөвлөмөр нь. Яг бол маш сонирхолтой зүйлүүд энэ дээр гарч ирж байгаа. Тийм учраас бид хоёр бол ерөнхийд нь базаад одоо гол санаануудыг гаргаж ирсэн байгаа. Тэрнээс яг дэлгэрэнгүй бас тэ олон төрлийн арга барил, техник, стратегиудыг нь бол тэр болгонд урдж амжсангүй гэдгийг сонсогчд манай ойлгоосоо гэж хүсэж байна. Тэгээд ер нь аливаа байгууллага, хувь хүн ер нь бидний эргэн тойронд ерөөсөө л хүн байгаа. Тэгээд хүний цаана сэтгэл зүй гэж юм байгаа. Тэгэхээр одоо би олон хүмүүсийн сэтгэл зүйн талаар бол ном уншаад энэ гэр бүл, найз нөхөд, үр хүүхдээ, тий ажлынхантайгаа энэ үүсэх харилцаан дээрээ олон төрлийн одоо кейсүүд тохиолдно. Тэр болгонд ингээд сэтгэл зүй талаас нь юмд ингээд уужуу хандаад илүү уус ууртай онлын хувьд те илүү ойлгоод хандах юм бол ингээд аль болох юм маргаан үсэхгүй стресс бухимдал багтай үл ойлголцол үсэхгүй байх тохиолдлууд их байдаг шүү. Тэгэхээр энэ талаас ингээд олон хүмүүсийн сэтгэл зүйн номуудыг уншдаг болоосой гэж хүсэж байна. За тэгээд үүгээр энэ энэ номныхоо эхний хэсгийг өндөрлөё. Тий. Аюу гоё ярилцах байна. За тэгээд подкаста өндөрлөе те. Тэгээд өндөрлөхөөс өмнө уламжлал тусаараа подкастын ерөнхий фичиг дурдъя. Quality for your health made in Germany. Denk Pharma таны эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээд утгагүй дараагийнхаа part 2-гээр уулзлаа. Түр баяртай.